Тэтгэврийн нэмүүлэхийг хүссэн ахмадуудын төв талбай дахь жагсаал 340 дэх өдрөө үргэлжилж байна. Гэвч тэтгэвэр нэмэх ямар ч боломж байхгүй гэдгийг салбар яамнасуудаа дараа мэдгцээр байгаа юм. Харин асуудал зөвхөн мөнгөн дүндээ биш. Бидний ашиглаж буй тэтгэврийн тогтолцоо цаг үеэсээ хоцорсонтой холбоотой гэдгийг эдийн засагчид сануулж байгаа юм. Баялгаа тэтгэвэр болгож түүнийг өв болгон үлдээх асуудлаар манай сэтгүүлч Инх Жаргал студид ажилласныг одоо хүргэе. Өнөөдөр тэтгэврээ нэмүүлэхийг хүссэн амжиргаагаа залгуулах хүсэлтэй ахмад настнууд төв талбайд жагсаж байна. Гэхдээ эндээс бид нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Энэ нь яг одоо төв талбайд жагсаж байгаа тэтгэвэр авагчдын ахмад настнуудын асуудал ерөөсөө биш. Энэ бол та бидний 20-30 жилийн дараа одоогийн залуу үеийнхэн тэтгэвэр авах үед нь тохиолдох эрсдлийг бас тооцоолох, тэр үед асуудал үүсэж болцсошгүй ийм зүйл байгаад байгаа юм. Нөгөөтэйгүр тэтгэврийн мөнгөн дүнг зөвхөн нэмэгдүүлснээр энэ асуудлыг бүрэн шийдэх боломжгүй. За учир нь мөнгөн дүн нэмэгдүүлэх нь зүгээр төр зүрийн гал зогсоох арга цаасан шийдвэр юм а гэдгийг бол эдийн засагчид илүү онцолж байгаа. За тэгвэл яагаад тэтгэврийн энэ системийг, тэтгэврийн тогтолцоог шинжлэх шаардлагатай вэ гэдгийг та бүхэнд дэлгэцээр танилцуулъя. За нэн тэргуунд өнөөдөр манай улсад ямар тэтгэврийн тогтолцоо үйлчилж байгаа вэ гэвэл яг энэ дэлгэцэнд харагдаж байгаа шиг дундын тоогоо буюу нэг тоогооны зарчим үйлчилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ажилтан өөрийн цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөд буцаагаад тэр мөнгийг нь тэтгэврийн насныханд тэтгэврийг олоход зарцуулдаг байх нь. Судалгаагаар нэг ахмад насны тэтгэврийг 2-3 ажилтан олгодог. За тэгвэл энэ тоо ирээдүйд яагаад эрсдэл авчрах вэ гэвэл хүн амын өсөлт буурж байгаатай холбоотойгоор 20-30 жилийн дараа залуучуудын тоо буурна. Харин эсвэргээрээ ахмад наснуудын тоо одоогийн тоогоос 2 дахин нэмэгдэх эрсдэлтэй байгаа. За энэ үед яах вэ гэхээр энэ тоогооны маань мөнгө багасаад ирэхээр бидний нөгөө авах тэтгэвэр тухайн үед тэтгэвэр авагчдын авах мөнгөн дүн бол багасна, сан өөрөө эрсдэлд орно гэсэн үг юм. Тэгвэл олон улсад ямар тогтолцоо системийг ашигладаг вэ гэдгийг дараагийн дэлгэцээр танилцуулъя. За олон улсад ердөө тэтгэврийн тогтолцоо бол 3 үндсэн багантай байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэтгэвэр авагч нь 3 төрөвчнээс тэтгэврээ авдгаа гэсэн үг. Энэ яагаад эрсдэлгүй вэ гэдгийг дэлгэрүүлж танилцуулбал за хамгийн ихэнд суурь багана буюу улсын тэтгэвэр байх нь байна. За энэ бол улсын суурь тэтгэвэр гэсэн үг. Мэдээж бага мөнгөн дүнтэй байна. Хоёрдугаарт нь бол хувийн хуримтлал орж ирж байна. Ажилтан өөрийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээнээсээ тодорхой хувийн энэ улсын суурь тэтгэврт хураалгаад харин дараагийн хувийн болохоор яг энэ хувийн хуримтлал маягаар хадгалах боломжтой гэсэн үг. Харин 3 дугаар баганд нь юу орж ирдэг вэ гэвэл нэмэлт хөрөнгө оруулалт. Энийг бол олон улсад их хвчлэн өндөр орлоготой ажилтан өөрийн олж байгаа орлогоос хамаарат үлдсэн хувийг нь бол хувийн тэтгэврийн санд хадгалуулах зарчмаар хуримтлуулах зарчмаар явдаг юм байна. Энийг бол яг манад бол тэтгэврийн реформ шинжилэл гэдэг нэртэйгээр хуулийн төсөл бол яг энэ хувийн тэтгэврийн сангийн хуулийн төсөл бол явж байгаа. Ийм 3 үндсэн баг нь байж ич тухайн улсын эдийн засаг хямралд орсон улс нь мөнгөгүй болсон ч гэсэн тэтгэвэр авагчдад бол ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэдэг энэ тогтолцооны зарчмаар явдаг байх нь байна. Дараагийн дэлгэцээр бол үзэгч та бүхэнд манайхны хамгийн сайн мэддэг Норвегийн жишээг танилцуулъя. Норвеги улс нь яадаг вэ гэхээр байгалийн баялгаа тэтгэврийн сандаа хуримтлуулад тэнгүүдэд тэр хуримтлалаараа олон улсын томоохон компаниудын хувьцааг аваад ашиг олох замаар тэр хуримтлалыг өсгөдөг юм байна. Энэ ямар учиртай вэ гэхээр байгалийн баялаг ихтэй Норвеги улс бол орлогоо иргэддээ шууд бэлнээрээ тараадаггүй. Харин ирээдүйн тэтгэврийн сандаа төвлөрүүлээд дэлхийн хамгийн том компаниудын хувьцааг нь худалдаж авдаг. Ингэхдээ улс нь бол зөвхөн менежмент хийх зарчмаар ажилладаг. Харин нөгөө хувийн аж ахуй нэгж байгууллагууд тэр бизнесүүдтэйгээ хамтарч энэ үйл ажиллагааг хэрэгжүүлдгээрээ бас илүү онцлог байгаад байгаа юм. Тэгэхээр улс дангаараа эрсдэл хүлээхгүй гэсэн үг шүү дээ, тийм. Ингээд харин манай улсад эсэргээрээ энэ яадаг вэ гэхээр нийгмийн даатгалын санг бол түрүүний ярьсан нэг тогооны зарчмаар бүрдүүлчихэд эргээд тэр сангаасаа халамж тараах ийм тогтолцоо бол үйлчлээд байгаа. Ингээд тодорхой нэгэн байдлаар ямар нэгэн байдлаар халамжийн бодлогоор нөгөө бидний төлөөд байгаа татврын мөнгнөөс халамж болгоод буцаагаад ингээд бас зарцуулаад байдгаа гэсэн ийм үг явж байгаа юм. Тэгвэл бид нар яг юу хийх ёстой вэ гэдэг энэ асуулт бас гарч ирж байна, тийм. Гэхдээ манай улсад бас нэг ийм дэвшил байгаад байгаа нь юу вэ гэхээр бид нар 2024 оноос тэтгэврээ өвлүүлдэг болсон.
Гэхдээ ингэхдээ зөвхөн яадаг вэ гэхээр эхнэр нөхөр хоёрын хин нэг нь нас орох юм бол за тухайн тэтгэвэр одоо нас орсон тэтгэвэр авагчийн мөнгөн дүнгийн 20% та тэнцэх хэмжээний мөнгөн дүнг одоо үлдэж байгаа хүнийх нь тэтгэвэр дээр нэмэх ийм зохицуулалт үйлчилдэг. За энэ дээр мэдээж тодорхой одоо нөгөө шаардлага байгаа. За энэ шалгуур нь юу вэ гэхээр гэр бүлээ мэдээж батлуулсан гэрлэлтийн бүртгэл одоо бүртгэлтэй байх хэрэгтэй, баталгаатай байх хэрэгтэй. А мөн дээрэс нь гэр бүл болоод гэр бүлээ батлуулаад 20 ба түүнээс дээш жил амьдарсан байх ёстой гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. За энэ шаардлага ч гэсэн яг үнэндээ бол бодит нөхцөл байдал дээр манай тэтгэвэр авахчдад бол нийцэхгүй байна. Энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг зүйлийг 2024 онд Ахмад наснууд маань ярьж байсан боловч тухайн үедээ мөн л тэдний хэлж байсныг одоо хүлээж авалгүй. За энэ систем бол үйлчилж эхэлсэн байдаг юм а. За харин олон улсад тэгвэл яад юм бэ? Энэ тогтолцоо яг яаж явдгийм бэ гэвэл одоогийн системээр бол ерөөсөө манайх болохоор яаж байгаа вэ гэхээр та насаараа одоо ингээд нийгмийн даатгалын шимтгэлээ төллөө тэтгэврийн насанд гарлаа. Гэтэл манай дундаж наслалт чинь олон улстай харьцуулахад харьцангуй бас жоохон бага байгаад байдаг шүү дээ. Гэтэл нөгөө та нас орох юм бол таны тэтгэврийг өвлөж авах одоо энэ 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан гэр бүлийн хүн байхгүй бол тэр чигтээ улсын орлого болдог ийм систем явдаг. Гэтэл олон улсад яаж юм гэхээр та нас барсан ч одоо таны тэр хуримтлуулсан тэтгэвэр бол таны өмч юм аа. Энэ өмчийг тань үр хүүхэд тань эсвэл хань ижил тань өвлөж авч болно гэдэг энэ систем үйлчилдэг. За тэтгэврийн шинжилэл гэдэг бол ердөө зөвхөн тооны тухай биш. За таны насаараа хуримтлуулсан хөрөнгө таних байх уу, аль эсвэл улсынх байх уу гэдгийг шийдэх ийм асуудал болоод байгаа. За хэрвээ манай улс системийн өөрчлөлт хийж чадахгүй бол за ирээдүйд тэтгэвэр авахч одоо та би түрүүн хэлсэн одоо одоогийн залуу үеийнхэнд ямар эрсдэл тулгарх вэ гэдгийг бол эдийн засагч дараах одоо хэлбэрээр тайлбарлаж байна. За одоо ч дандаа 3-аас дээш хүүхдүүдтэй хүмүүс ингэж аав ээжийнхээ дэмжлэгээ аав ээж нь дэмжих хүүхдүүдээс дэмжлэг аваа яваад байгаа шүү дээ. Ирээдүйд 1-2 хүүхэдтэй болно шүү дээ. Тэгвэл дэмжлэг болно л багасах байхгүй. Тэгэхээр одоо эн чинь энэ тэтгэврийн систем чинь хүүхдүүдийнх нь ачаар явж ийн гэж ойлгож болж байгаа байхгүй. За иймэрхүү байдлаар ингээд зүгээр бүтцэн ингээд болж байгаа учраас өнөөдөр ингээд хүн амын бүтээц энтрээ харахаар тэтгэврийн систем ажиллаж байгаа юм шиг болоод байгаа. 10-20 жилийн дараа энэ хот ажиллахгүй гэдгийг л одоо айгүй сайн хэлмээр байгаа. Тэтгэврийн шинжилэл гэдэг бол зөвхөн за өнөөдрийн Ахмад наснуудын халаасанд орж байгаа хідэн төгрөгийн асуудал биш юм а. Харин ирээдүйд өнөөдрийн та бидний төлж байгаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл үр шимээ буцаагаад одоо оновчтой өгч чадах уу, бид үр шимийг нь хүртэж чадах уу гэдэг асуудлын шударга ёсны зааг юм а.